Байцгаана уу? Янж байна. Тэгээд алсын хараатай холбоотой подкастаа үргэлжлүүлэн хийцгээе. Тэгэхээр 90/20/19 дахиад уншицгаая. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунгалж байна. Тэгэхээр алсын харааг тавихтаа бас жаахан эзэнтэй хамт тавих хэрэгтэй. Энэ нь танаас ирж байна уу? Эзнээс ирж байна уу гэдэг мэдэх явдал маш чухал. Тэгэхээр танаас ирж байвал аяндаа л алга болж хуурна. Эзнээс ирж байвал тэр нь алга болохгүй байгаад л байна. Жишээл танд одоо өглөөний үүрийн залбирлыг ч юм уу те эсвэл чимээгүй цагийг танд өгсөн бол тэр нь байцаар л байх болно. Эсвэл идэрчлөлтийн дуудлагыг ч юм өгсөн бол тэр нь байцаар л байх болно. Харин танд энэ дуудлагыг эзнээс өгсөн бол тэр нь байцаар байх болно гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс би баян балмаар байна гэж хэлдэг л дээ. Тэгвэл би яагаад гэж асуудаг. Та яах гэж баян балмаар байгаа бэ гэхээр гацчдаг. Та баян болоод яах гэж байгаа юм бэ гэхээр алга бол. Тэгэхээр жишээлбэл та алсын хараагаа би одоо бурхны хаанчлыг тэлхэд зориулмаар байна. Би 100 сүм чуулган байгуулъя. Эсвэл 100 пастор ч юм ахлагчид эсвэл сайн мэдээний хүнд амьдрах байрыг бэлэглэе гэж тавьж болно. Тэгэхээр нэгсэндээ жишээлбэл хин нэгэн одоо надад мөнгө хэрэгтэй байна гэхээр яах гэж аав ээж нь хүүхдээс асуудаг үстэй. Тэгэхээр би найзуудтайгаа тоглоом тоглох гэсэн юм. Би эсвэл энэ тоглоомыг авах гэсэн юм. Би эсвэл бичгийн хэрэгсэлд авах гэсэн юм. Би сургууль сурах гэсэн юм. Тийм учраас сургалтын төлбөр тэдэн төр хэрэгтэй гэж тодорхой ярьдаг. Түүнтэй адилхан та баян болъё гэж хүсэж ээж болох юм. Тэгвэл яг яах гэж тэр нь үнэхээр таны сайн сайхны болон бусдын хаанчдын сайн сайхны төлөөд байгаа төлөвлөгөөнд буй юм уу? Эсвэл одоо бусдыг хорлох төлөвлөгөө хийх гэж байгаа юм уу? Эсвэл тэгхгүй маркет юу хийгээ мэдэхгүй байна уу гэдэг чинь чухал. Жишээлбэл би одоо үгүй амралтын газар байгуулъя гэж бодъё. Яг юунд зориулсан, ямар зориулсан, хэдэн төгрөгөөр, ямар дизайнтаа яаж барих гэж байгаа, зорилго нь юу юм гэдгийг тодорхой тавих хэрэгтэй. Тэгэхээр алсын харааг тодорхой тавьчих үед өөрт чинь тийм боломжууд гарах үед тэрийг хардаг байна. Жишээлбэл та магадгүй санхүүгийн алсын хараатай байя л та тавья гэж бодъё санхүү дээр алсын хараа. Тэгвэл 100 сүм чуулган ч юм уу босгон байгуулах мөнгийг бэлдээ гэж үтэй. Тэгвэл та мөнгө босох аргуудыг хайж эхлэн, харж эхлэн, өөрөө суралцж эхлэнэ гэсэн үг. Түүнээс гадна өөртөө байгаа бас янз бүрийн шунал ч юм уу буруу одоо хүсэл сонирхлыг бүгдийг хөөж явуулах хэрэгтэй болно гэсэн үг. Эзний юм цэвэр зүрхтэй байна гэсэн үг. Та гэр бүлтэй болъё гэж бодъё тий. Гэр бүлийнхаа одоо алсын харааг бичиж гэж бодъё. За эсвэл та одоо гадаад суралцъя гэсэн зорилго тавьж бодъё л доо. Тэр мөрөглөөр яах гэж байгаа. Тэр сурахын тулд надад юу хэрэгцээтэй байгаа. Жишээл хэл сурыг. Хүн хэл сурыг гэж зорилго тавьдаг. Хэл сурах нь зорилго биш харин тэр хэл сурсанаа та юу хийж болохын тэр чин алсын хараа зорилго байгаа. Жишээл олон эмэгтэйчүүд одоо намайг оролцуулаад тий. За би турыг ч гэдэг юм зорилго тавьдаг. Яг турах нь зорилго биш байгаа. Ягаад турах нь ямар ач холбогдолтой юм? Ягаад турах гээд байгаа юм? Хүмүүст гоё харагдах гээд байгаа мó? Эсвэл та эрүүл байснараа та урт удаа наслаад магадгүй сайн мэдээг олон газар тунгалах гэж байгаа мó? Эсвэл хүүхдүүдтэйгээ аялалд явхад яах юм? Эрүүл биетэй байх ёстой юм уу? Яг яах ёстой? Тэгэхээр одоо эзний насалсан насаар сайхан эрүүл амьдрий гэж бодъё те. Тэгэх юм бол тэр нь таны магадгүй жин ч юм нөлөөлж ивэл ганцхан жин биш таны сэтгэл санаа яаж нөлөөлөх юм? Таны одоо хоол, идэл, дасгалт бүх юм нөлөөлж байгаа. Тэгэхээр ганцхан турыгаа зорилго тавьчихаар тэр нь урт удаан хугацааны зорилго биш. Унах тоолондоо унчаал дахиад эхлүүлдэг. Харин та алсын хараагаа том тавьчих юм бол тэрэндээ хүрдэг байгаа. Тэрнийхээ төлөө ажиллаж эхэлдэг байгаа. Заавал эрүүл мэнд дээр алсын хараад зорилго тавья л да би эзний насалсан насыг насламаар байна. Үнэхээр тий эрүүл би ингээд өшөртлөө би үнэхээр эзэнт үйлчлэмээр байна. Сайн мэдээнд би өөр улс орнуудаар явмаар байна. Тэгэхээр би ингээд тэрэгэнцтэй явмааргүй байна. Зүгээр явдаг болчихъя гэж бодъё л та. Тэгхийн бол би хоолн дээр анхаарна. Тэрний одоо хоолт холбоотой сургууль семинар суун, эмчээртэйгээ уулзна, эрүүл бие анхаарна. Дээрэс нь чилээд урт наслыг гэж бодоход та сүм чуулган тогтмол явдаг хүн нийт зүгээр энгийн хүнээс 7 насаар урт насалдаг байгаа дунджаар. Тэгэхээр чин сүм чуулгандаа тогтмол хамрагдах ёстой болно. Сэтгцийн эрүүл мэндийн хувьд та эрүүл байх болно. Өөрийгөө доош нэгээд ч юм бусдыг доош нэгээд байхгүй байх болно. Гэх мэтчлэн бүх талаас харах явдал чухал байгаа. Энэ дэр юу гэхээр та нарт ирээдүй ба найдраг өгөх гэж байгаа. Бүр сайн сайхны төлөөх гэдэг нь болохоор бүр ингээд таны well being буюу бүх талбарыг чинь төлөвлөгөөнүүд сайн сайхныг гэж байгаа байхгүй. Тэгэхээр алсын хараагаа тавихтаа нэг зорил алсын хараа тавихтаа аль болох бүх салбаруудаа бүгдийг явах хамруулах хэрэгтэй явдалч байна. Тэгэхээр алсын хараа би
Өөрийнхөө хүүхэд дээр, өөрийнхөө гэр бүл дээр, хүүхдүүд тус бүр дээрээ, өөр дээрээ бас дахиад миний босс болно ямар юм байх ёстой юм. Миний сэтгэл санаа эрүүл мэнд ямар байх ёстой юм гэсэн төлөвлөгөөнүүдийг би хардаг баг. Тэгснээр та тэр боломжуудыг алдахгүй өнгөрөөдөг. Жишээлбэл тэр хүн одоо мөнгө олъё гэсэн боломжтой байя л та. Тэгэл за байшин засъя гэж бод. Хөө би 2 жилийн өмнө энд байшин авсан бол би одоо мөнгө олох байсан байж тээ гэж харамсахын оронд та хүнийг зорилгоо тавьсан бол юу хийхээ мэднэ. Тэрний төлөө банк нэмэлт чинь нээлттэй учраас тэр боломжуудыг алдахгүй байдаг баг. Хажуугаар чи өнгөрөхийг харахгүй гэсэн үг. Та алсын хараагүй хүн бол тэр боломжуудыг алдчихдаг гэсэн үг. Харин алсын хараатай хүн тэр боломжийг яг үлээ алдахгүй. Тэгэхээр үнээр хөрштөө туслая гэж байгаа бол хөршөө өөрийн адил хайрлах гэдэг. Тэгвэл өөрийгөө хайрлах тэр энэ төлөвөө та нарт гэж байгаа байхгүй. Та нарт тэр надад ямар төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэх явдал чухал. Тэр та өөрийгөө эзний өмнө зөв байлгаж өөрөө бас сайн төлөвлөгөөнүүдийг мэдэж тэг өөрийгөө хөгжүүлэх юм бол та гэр бүлдээ нийгмээ бүгдийг яг үлээ хөгжүүлж чадах ба. Тэгэхээр үнэхээр энэ төлөвөө нь танаас эхэлж байгаа. Тэгэхээр өөр дээрээ алсын хараа юу байгаа юм? Эзэн та надад өгч байгаа алсын хараа юу юм бэ? Та миний амьдралд юу бэлдсэн бэ? Үүнийг хийхэд бол би юу хийх ёстой вэ? Мэдээж эзэнтэй хамт хийн. Гэтэ зүгээр суугаад байвал хийхгүй. Жишээлбэл одоо бичвэрнтэй болъё гэж бодлоо л доо. Америк нэгдсэн улсад жишээлхэд тэгээд та хэл хэрэгцээтэй болно. Тэр улсад амьдрий гэж бодоод хэл нь хэрэгтэй үсттэй. Соёл нь хэрэгтэй, түүх нь хэрэгтэй. Тухайн улс хүмүүстэй яаж харьцах юм, соёлын ялгаа нь юу байдгийг гэдгийг мэдэх явдал нь маш чухал. Тэрийг эртхэн мэдчих юм бол хамаагүй хурдан юу ч мэдэхгүй тэнглэж 10 20 жил явсанаас илүү. Би олон хүмүүсийг мэднэ. 10 жил 20 жил байсан мөртлөө англи хэлгүй хүмүүс амьдарч идэг. Та яагаад энэ улсад нь амьдарч иж хэлэн сураагүй юм бэ гэж асуух үед бараг чи намайг шүүх гэж ингэж уурладаг. Би харин тэр хүн туслахыг хичээж байгаа. Яг л тэр хүмүүс зориг тавиагүй учраас тэрний ард хүрэхгүй байгаа. Та хэрэг зориг тавьчих юм бол өдөрт явгалтай 10 үг, 5 үг, 20 үг цээжилсээр байтал тэрний ард гарч таараа гэсэн үг. Гэтэ тэр зорилгоо хэл сурах биш. Харин би хэл сурснараа ингэх болно. Би сайн мэдээ ярий. Хэл сурснараа би юу хийх гэж байгаа юм? Би сургуульд сурыг. Би тэтгэлтэй сурыг гэх мэтчлэн зорилгоодыг тодорхой тавих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр аль болох тэр сургуультай ч гэсэн сургуульд сурсныхаа дараа яах гэж байгаа юм? Аль болох 20 30 жилээр тэрийг хараад мэдээж тэрийг төлөвлөн гэхэд хэцүү. Тэгтээ тэр алсын хараагаа харчих юм бол тэндээ яг үлээ хүрчил тараа. Эзэнтэй хамт түүнийг хүрчил тараа. Тэр үед та бас тэр алсын хараагаа үнэхээр баян энэ амьд зүйл өөрчлөх ч юм уу шинжлэх бас байж болно. Жишээл би алсын хараа 15 настай байхдаа тавьсан, 35 наснаа тэр зориг тавьсан бүх юмдаа хүрсэн байсан. Тэгсэн чи гинт хоосон санагдсан байгаа. Би одоо яах вүлээ? Тэгээд дахиад хайсан. Дараачийн 30 жилийг, дараачийн 20 жилийг би юу хийх вэ? Яаж хөгжүүлэх вэ гэж зориг тавьсан. Тэгвэл тэр зорилгуудаа тавьчих юм бол тэрний хаард яг үлээ хүрнэ. Жишээлбэл ном бичнэ гэж зориг тавьдаг. Тэр номоор хэний цэн зориулсан ямар юг шинжлэж байгаа ном бичих гэж байгаа. Тэгвэл ном бичихын тулд та ямар номууд уншиж байгаа юм? Ямар чадвар сурах ёстой юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Үүнтэй адилхан подкаст ч гэсэн адилхан. Хин зориулж ямар подкаст хийх гэж байгаа юм? Ингээ үүгээрээ та юу хүрэх гэж байгаа? Тэрийгэ тодорхой болгох хэрэгтэй. Таны ажлыг хөнгөвчлж болно. Нэг зөвлөгөөгөө нэг хүн 5 удаа, 5 өөр хүн 5 удаа ярьснаас нэг удаа бичээд 5 хүн тэр чинь зэрэг сонсож болно. Тэгвэл тэр ч гэсэн бас болох уу? Болно. Таны алсын хараа үр дүнг, үр өгөөжийг авчирч байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр заавал том биш ч гэсэн жижиг төлөвлөгөөнүүд, жижиг алтмууд нь таны алсын хараанд бүрэгдэг байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд тааран өнөөдөр би алсын харааныхаа төлөө юу хийх ёстой вэ гэж бодоорой. Та өнөөдөр ном бичгээд дуудагдсан бол тэгвэл бас номоо унших хэрэгтэй. Ном их унших хэрэгтэй гэсэн үг юм бол тэгээ ядаж нэг хуудас бичье. Тэр миний ном дээр юу гарах ёстой юм? Уншаад юу өөрчлөгдөх юм? Эзэн та миний номоор дамжуулж юу хэлмээр байна гэж асуух хэрэгтэй гэсэн үг. Тэгээ тэр дуулалгүй удаан байсан бол гимшээд эзэн минь би өнөөдөр эхлээд ингэ хийх болно. Тантай өнөөдөр би нэг өгүүлбэр ч юм уу эсвэл бүр нэг утга санааг бүр нэг бүлгийг ч юм уу бичье гэж хэлэх хэрэгтэй гэсэн үг. Та төлгөөг нь эзнээс асуугаарай. Тэгэхээр ариун сүнсний дуу хоолойг нэг сайн сонсдог болгох явдал үнэхээр чухал. Бурхан танд маш хайртай гэдгийг юу мартаарай. Тэгээ үнэхээр та нарт ирээдүй бай найдварыг өгөх гайхамшигын бус сайн сайхны төлөвлөгөөнүүд эзэнд байгаа бөгөөд эзэн түүнийг мэдэж байгаа. Тийм учраас эзнээс эзний өмнө очиорой. Түүнээс тэр төлөвлөгөөнд нь юу болтлоо асууж лавлаарай. Тэгээ түүнтэй хамт бас төлөвлөгөөнүүдийг гаргаарай гэж хэлмээр байна. Бурхан хайртай шүү. За баярлалаа. Миний подкастыг бусдад бас түгээгээрэй гэж гуйж байна.